Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. Миний өнөөдрийн ярих хэрэг бол 2020 онд Америкийн нэгдсэн улсын армийн албан хаагч 20 настай цэл залуухан бүсгүйн ялгуурлан гадуурхад хүчирхийллээс үүдэлтэй хүн амны иргэн талаар ярина. Ингээд хэрэгтэй орцгоё. Энэхүү хэргийн хохирогч болох Ванесса Гюлен гэх бүсгүй Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Хьюстонд 1999 оны 9 сарын 30-нд төрсөн католик шашинтай ёс суртахууны өндөр хүмүүжлтэй гэр бүлд төрж өссөн Мексик гаралтай Америкийн иргэн бага наснасаа л эрс шийдэмгий эрч хүчтэй спортоор идэвхтэй хичээлдэг цэргийн хүн болох мөрөөдөлтэй охин байсан. 10 настайгаасаа эхлээд цэргийн хүн болноо гэж ээж аавдаа ярьдаг байсан. Ванесса 18 наснда ахлах сургуулаа төгсөөд урт хугацааны зорилго болох армид элсэж орсон. 2020 оны хавар 4 сард Америкийн хамгийн том цэргийн баазуудын нэг болох Форт Хүүд дээр 20 настай армийн цэрэг Ванесса Гюлен алга болсон. Энэхүү хэрэг цаашлаад Америкийн армийн доторх аимшигт үнэнийг илчилсэн. Ванессагийн байрлаж байсан Техас мужийн Белл Каунти дахь Форт Хүүд цэргийн бааз нь 880 м2 талбайтай хамгийн том баазуудын нэг. Тус бааз нь 3 корпустай. Түүнийг хамгийн сүүлд 4 сарын 22-ны 13 цагийн орчимд штабтаа харагдсан. Ажиллаж байсан зэвсгийн агуулга дотроос нь түүний машины түлхүүр, иргэний өмнөдлөх банкны карт, хуарангийн түлхүүр нь олдсон. Гэр бүлийнх нь Ванессаг хизээж эдгээр зүйлсийг ингэж ил орхиж явахгүй, түүнд ямар нэгэн зүйл тохиолдсон байна гэж таамаглаж байсан. Энэ хэргийг анх Америкийн нэгдсэн улсын армийн мөрдөн байцаах алба хариаллын дагуу шалгаж эхэлсэн. Мөн холбооны мөрдөх товчоо орон нутгийн хууль сахиулах байгууллагууд болох Техасын цэцэрлэгт хүрээлэн зэрлэг ан амьтдын хилдэс, Америкийн нэгдсэн улсын маршалын алба болон Техасын байгаль хамгааллын хилцүүд түүнийг алга болсноос хойш 2-7 хоногийн турш ирэн хайсан. Ванесса сургаггүй болохоос өмнө Форт Хүүд дэх цэргийн баазын төрүүч өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсан гэж гэр бүлийнхэндээ хэлсэн. Төрүүчийн эсрэг бусад эмэгтэй цэргүүдийн гаргасан гомдлыг албаныхан хэрэгсэхгүй болгосон байгааг мөн Ванессагийн ээж нь түүнд энэ талаар олон нийтэд холбогдох хүмүүст мэдгэдгийг зөвлөсөн ч тэр өөрөө энэ асуудлыг зогсоож чадна. Хэрвээ энэ талаар мэдээлэл гаргавал дараа нь өөрийнх нь эсрэг авах арга хэмжээнээс айж байсан. Ээж нь тус усад оршин суух ирэхгүй цагааж байсан тул эрсдэлд орохыг хүсээгүй. Айрам анхнаасаа албан ёсоор эрэл хайгуул эхлүүлээгүй учраас гэр бүлийнх нь хэвлэл мэдээлэлд хандсан. 2020 оны 6 дугаар сарын 13-нд олон зуун хүмүүс Форт Хүүд цэргийн баазын хаалган дээр цугларч эсэргүүцэл зарлан Ванессагийн алга болсонтой холбоотой мөрдөн байцаалтын явцыг мэдээлэхийг шаардсан. Ингээд олон нийтийн шахалтаар албан ёсны мөрдөн шалгалтын ажиллагаа эхэлсэн. 6 сарын 17-нд Латин Америк иргэдийн нэгдсэн холбооноос Ванессаг олсон хүнд $25,000 шагнал зарласан байсан дээрээ дахин $25,000 нэмсэн. Ванессагийн гэр бүлийн амьдардаг дүүргийн конгрессийн гишүүн Форт Хүүдийн албаны хүмүүстэй уулзаж эрен сурвалжлах ажиллагааны талаар ярилцсан. Тус албаны хүмүүс 300 гаруй хүнээс байцаалт авсан гэж мэдэгдсэн бөгөөд тэд Ванессагийн алга болсон хэргийг мөрдөн шалгахад 10,000 гаруй цагийг зарцуулсан гэж мэдээлсэн. Хэрэг болсон өдөр агуулгад 2 цэрэг ажиллаж байсан. Нэг нь Ванесса, нөгөөх нь Робинсон. Аарон Робинсон мэдүүлэхдээ түүнийг агуулгаас гарахыг харсан гэж хэлсэн ч CCTV-гийн бичлэлээр Ванессагийн гарч яваа бичлэг огт байдаггүй. Мөн өөр нэг цэргийн мэдүүлснээр Робинсон тэр өдөр маш их сандралтай, хөлөрсөн байдалтай байсан гэж мэдэгдсэн. Үргэлжлүүлэн түүний утасны GPS-ийг шалгахад тухайн өдөр тэрээр машин түрээсэлж Леонард нуур орчимд очсон нь тодорхой болсон. Мөрдөгчд байцаалт авсныхаа дараа Аарон Робинсоныг цэргийн баазаас гаргахгүй байх тушаалга өгсөн ч цагдаагийн анхаарал сул байсны улмаас тэр зогтсон. 2020 оны 6 сарын 30-нд цэргийн баазаас 30 км-ийн зайд байх Леон голын ойролцоогоос хүний хуваагдсан бие олдсон. ДНХ шинжилгээгээр Ванессагийн цогцос мөн болох нь тогтоогдсон. Ванессагийн цогцос олдсны дараа ард иргэд ихэд бухимдсан. Учир нь түүнийг алга болсон гэж мэдээлэлсний дараа цэргийн баазын удирдлагууд Ванессаг өөрөө ажлын байраа орхиж явсан.
цэргийн дүрмийн дагуу албан үүрэгтээ ирээгүй, absent without leave буюу зөвшөөрөлгүй алга болсон гэж бүртгэсэн. Энэ шалтгаанаар эрен сурвалжлах хэмжээний хэрэг биш гэж үзэн албан ёсны мөрдлөг ажиллагааг эхлүүлээгүй. Армийн мөрдөн шалгах байгууллага нь шүүх болон энгийн цагдаатай харьцуулахад илүү хаалттай үйл ажиллагаатай цэргийн баазын асуудал дотооддоо шийдэгдэх ёстой гэсэн хандлагатай өөрийн армийн дотоодын асуудлаа олон нийтэд мэдэгдэхээс зайлсхийсэн. Венесаг алга болохоос өмнө дотоодод бэлгийн дарамтанд орсон талаар гэр бүлийнхэн нь мэдэгдсэн. Арми энэ мэдээллийг эхэнд үл тоомсорлсон. Хэрвээ энэ асуудал шууд хөндөгдсөн бол мөрдлөг илүү хурдан гүнзгий эхлэх байсан. Зөвхөн Венесагийн гэр бүл олон нийтийн анхаарал хандуулж хэвлэл мэдээлэл жагсаал онлайн хөдөлгөөн өрнүүлсний дараа арим албан ёсоор мөрдөх байцаалтыг эхлүүлсэн. Жишээ нь I am Vanessa Gulen хаштаг лайв жагсаал зэрэг нь маш их дарамтыг бий болгосон. 2020 оны 7 сарын 1-нд ойролцоогоор шөнийн 1 цагийн үед Форт Хүүд цэргийн баазын ойролцоох Киллиан хотын бүсэд оргон зугтаж явхад нь цагдаа нар Аарон Робинсоныг эрен сурвалжилж олсон. Яг баривчлагдах гэж байхдаа гар буугаар өөрийгөө буудан амиа хорлсон. Ингээд Венесагийн аллагын цорын ганц гэрч сэжигтэн болсон хүн амиа алдсан. Мөрдөгчд үргэлжлүүлэн Аароны найз охин болох Сицилийг байцаасан. Тэр эхэндээ энэ талаар мэдэхгүй гэж үгс гэж байсан ч дараа нь бол хэрэгээ хүлээсэн. Хэрэг гардаг өдөр зэвсгийн агуулгад Венеса Робинсон нар хамт байсан. Венеса өөрт нь өөр нэгэн цэрэг бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл өгөхөөр зэхэж байсныг мэдээд Робинсон тэрнийг алахаар толгоор нь хид хідэн удаа зогссон. Хохирогчийн цогц дээрээс олдсон ясны хуурал, цусны хуралд зэрэг нь толгой руугаа зохиулаад газар дээрээ амьсгал хураас нь батлагддаг. Тэд Венесагийн цогцыг 2 хоногийн турш хэсэгчлэн хувааж шатаах оролдлого хийсэн. Биеийн хэсгүүдийг уут, бетон зурмагт хийж Леонард нуурын ойролцоох ой модонд аваачиж буулсан. Тэд бензин, хайж, хүрс ашигласан дараа нь бол хэргийн газраас олцсон мөн Зевсгийн агуулгаас Венесаг цохиож алсан алга болсон байсан нь илэрсэн. Энэ бүхнээс нэг асуулт гарч ирсэн. Венесад бэлгийн дарамт үзүүлсэн хүн хинбэ? Аарон Робинсон мөн үү? Венеса гэрээхэндээ бэлгийн дарамтанд өртсөн талаар хэлэхдээ хэн гэдгийг нь олд нэр цохож хэлээгүй. Гэхдээ энэ талаараа олон нийт дээд удирдлагуудад илчлэн гэснийг нь сонсоод маш их уурлаж түүнийг зодож алсан Робинсон Венесаг өөрийнх нь эсрэг мэдээлэл тараахыг гэж айсан байх. Ямартай ч бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт Робинсон ямар нэгэн байдлаар хамаатай болох нь гарцаагүй. Гэвч армийн зүгээс Робинсон Венесаг дарамтлж байсан эсхийг батлаагүй, шалгах хүсэлтэд нь ч хариу өгөөгүй. Венесагийн хамт ажиллаж байсан зарим цэргүүд тэр байнга өөрийгөө хамгаалах маягаар ажиллаж байсан. Баг даргын зүгээс сэтгэл зүйн дарамт ирдэг гэж хэлснийг нь мэдүүлсэн. Гэвч албан ёсоор хинч түүнийг дарамтлсан болохыг тогтоогоогүй. Робинсоны найз бүсгүй Сицилийн шүүхэд мэдүүлэхдээ Аарон Робинсон Венесаг алсан шалтгаан нь түүнийг өөрийнх нь эсрэг мэдээлэл дамжуулах гэж байсанд нь ууралсан явдал байсан. Дараа нь гэртээ очиж Сицилид бүх зүйлийг хэлээд тэр оройн нь машин түрээсэлж цогцыг зузаан цаасан хайрцагт хийж Леон голын хавьд аваачсан. Хамтдаа цогцыг хөрөөдөж шатааж дараа нь бетон зурмагт тольж газарт булсан. Тэр хэлэхдээ би айсан, шоконд орсон, юу ч бодлогүйгээр түүнд тусалсан. Би Аарон Робинсонд хайртай байсан гэж хэлсэн. Харин прокурорын зүгээс Сицилийг цогцыг нуухад маш идэвхтэй оролцсон. Үүнийг зөвхөн Робинсоны төлөө биш өөрийгөө ч аврахын тулд хийсэн гэж дүгнсэн. 2023 оны 8 сарын 15-нд шүүхийн шийдвэрээр Сицилийг хүн амны хэргийг нуусан, мөрдөн байцаалтыг саатуулсан, худал мэдүүлэг өгсөн гэх 11 зүйл ангиар буруутгаж 30 жилийн хорих ял оноосон. Венесагийн амь насыг хөнөөсөн энэ хэрэгээс гадна армийн системийн гажуудал, хүчирхийлэл, нуун дарагдуулалт нь ол ил болсон. Форт Хүүд дэх цэргийн баазын хүчирхийлэлтэй холбоотой 25 асуудал системийн сул талууд бол дурддагдсан. Армийн удирдлагуудын хариуцлагагүй байдал, цэргүүдийн аюулгүй байдлыг хангаагүйг нь тогтоосон. Үүний үр дүнд 14 цэргийн даргыг ажлаас нь чөлөөлж цахилгын шийтгэлд ноогдуулсан.
Тэдгээрийн дотор Форт Хүүдийн командлагч, дэд командлагч нар багтсан. Армийн зүгээс бид системээ шинжилнэ. Дахиж ийм асуудал гарах ёсгүй гэж мэдэгдсэн. 2021 онд Америкийн нэгдсэн улсын Конгресс I'm Vanessa Guillen Act хэмээх хуулийг баталсан. Энэхүү хууль нь цэргийн хүрээнд гарч буй бэлгийн хүчирхийлэл дарамтын гомдлыг армийн бус бие даасан системээр шалгах нөхцөлийг бүрдүүлсэн. Зөвхөн командлагч бус мэргэжлийн мөрдөгч шийддэг шинэ тогтолцоог бий болгосон. Энд хүртэл сонссон та нартаа маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.